Хай бүгдэнд энэ өдрийн мэнд. Тэгээд би нэгэн шинэ цуврал бичлэг эхлүүлэх гэж байгаа. Тэр нь болохоор гацхийг нь бол би одоохондоо олоогүй байна. Гэхдээ нэг иймэрхүү cute coffee shops in UB эсвэл cute cafes in UB. За нэг тиймэрхүү. Тэгэхээр яг юуны тухай гэдэг нь ойлгогдож байгаа шүү дээ. Ер нь нэг ревю маягийн бичлэгнүүд байна гэсэн үг. Хүмүүс нэг их олж очдоггүй. Тийм нууцлагдмал хөөрхөн газрууд эсвэл хүмүүс мэддэг ч гэсэндээ бас би очиж үзмээр байгаа. Тийм газруудыг онцолж очино. Тэгээд тийм байдлаар ревю орчин нь уух зүйл нь тэгээд үнэн нь ямар байна гэсэн маягаар бичлэг хийнэ гэсэн үг. Тийм одоохондоо бол зөвхөн кофе шопуудаар очино гэж бодож байна. Гэтэ цаашдаа ингээд илүү хөөрхөн газрууд болох юм бол очиж болно. Тэгээд хэрвээ энэ бичлэг таалагдахаар байвал бичлэгийг үргэлжлүүлээд үзээрэй. Одоо би хамгийн ихнийхээ бичлэгийг өнөөдөр хийх гээд бэлтчихсэн байна. Сайн нөгөө микро холбох гэж амар удаад. Тэгээд гэтээ мик тогтоох ингээд газар ахгүй. Энд ингээд тогтоочхоор хитрхи ингээ холдоод идэх хгүй юу. Заавал ингээд амныхаа хажууд барьж ийж миний юм чинь ингээд миний болохоор бас аюу хүчээр дутагдaltaй. Тэгээд одоо хамгийн ихнийхэн газар руу явах гэж байна. Гэтэ энэ газрыг хүмүүс ер нь мэднэ. Бас хотын төвд байдаг болохоор хүмүүс аюу их очдог байх. Гэтэ би өмнө нь очиж үзэж байгаагүй. Тэгээд энэ газраа би нэрийг хажууд тавьчих. Тэгээд одоо хувцас өмсөд явцгаая. Хувцас өмсч. Хувцас юу өмсөж байгаагаа харуулах уу? Бас тэгж болох юм дээ. За юу өмсөж байгаагаа харуул. Өнөөдрөөс эхлээд гадаа уг нь яг гайгүй болж эхэлж байгаа. Арай дулаарч байгаа. Гэтэл хөрөнгөдөн байгаа болохоор би нэг носон цамц. Тэгээд доороо болохоор ийм сул жинсэн өмд өмсгөр шийдлээ. Тэгээд нүрээ бол сая бодсон. Тэгээд одоо хувцас өмсч өдрий. За одоо гэрээсээ гараад явж байна. Гадаа ихтэй өмнөх өдрүүдийг бодвол харьцангуй гоё дулаарсан. Тийм болохоор бас арай гайгүй байна. Би сая гэрийнхаа энд явжгаад манай энд нэг хөөрхөн дэлгүүр байдаг аахгүй юу? Гоё л чимээлийн. Би эндээс нэгд өдөр манай ажлын газрын нэг ихчийн төрсөн өдөр болохын тэгээд энд нэг хөөрхөн юм харсан. Тэрийг авт юм. Атин туулаа амир хөөрхөн харагдах юм. Тэр ихч маань туул ажилттай болохоор туулаа хөөрхөн юм байна. Энэ туулаа ээж болж байна. Эсвэл энэ туулаа байна. Хөөрхөн. Тин тартаа тэр туулаас хөөрхөн биш үү? Аль нь хөөрхөн байна? Аль нь таалагдах юм бол? Яагаад туулаа хөөрхөн юм те? Энэ туулааг өцгөө. Энэ ямар хөөрхөн юм бэ? Энийг авчихгүй. Хөөрхөн. Энэ туулааг авлаа. Тэгээд зөндөө л стикер үүд юм байна. Энэ бас туулаад юм шүү дээ. Зүд топиогийн чиптер вэ? Энэ хөөрхөн юм. Эсвэл хэрэгтэй юм чинь бас бал авч өгч болох юм. Газраа ирчихлээ. Тэ суудлаа авах юм болов? Танад ямар нэгэн тийм seasonal дринкүүд гарч байгаа юу?
халуун хүн санагдаж байна. Тийм халуун. Ингээд цаашаадаг үеэрээ бол энгийн тэгээд энэ халуун кофе амласан нь. Энэ манай орж ирж байсан байхгүй. Цайнаас хэлсэн винчад буюу халуунд орсны явдал цай нэлээсээ гадаа. Одоо энэ болохоор нэг бусдаас арай сэтгүүл үйл арай эсэглэн дүү гэж хэлсэн. За тэгвэл энэ винчааг нь аваад үзье. Тэгээд тэр нөгөө дээрээ стrawberryтэй топпингтэй тэрний юу юм бол? Тэр явуулах юмтай. Ерөөхдөө дээрээ желатин басан. Тэгвэл тэрнээс нэгийг тавьчих. Энэ амар хөөрхөн хүмүүст зориулаад цагтал бичиж болт юм бэ. Тэгээд энэ дотор хийчих юм шиг байна. Тийм хэсэг нь амар хөөрхөн. Нэг ой дунд байгаа юм шиг. Би яг энэ хэсэгт суусан болов уу? Хөөрхөн юм байна. За би гэртээ буцаад хүрээд ирсэн. Тэгээд бичлэгнийхээ төгсгөлийг маш урдан ингэж хийчихье гэж бодлоо. Би болохоор уух юмныг тэгээд нэг десерт авсан байгаа. Үнэн гэх юм бол Winchow 1900 десерт нь болохоор йогурт нэг десерт хийсэн. Дээрээ strawberry toppingтэй. Тэр нь болохоор 10,500 гэсэн байна. За би тус тусад нь ингээд
нэлээд явчих гэж бодлоо. Десертний хувьд гэх юм бол тийм их нялуун биш байсан нь таалагдсан. Тэгээд гурил иддэггүй хүмүүс бол идэж чадахгүй юм болов уу? Идэж болохгүй юм болов уу? Гурилтэй дундаа. Тийм болохоор 10-аас 7 магадгүй. Тэгээд минь чав бол гоёсэн 10-аас 10. Төчний хувьд бол ихэр гоёсэн 10-аас 10. Гэхдээ жоохон давчуу гэх юм. Ширээнүүдийн хандаа ингээд ойрхон болохоор ер нь бол хүн ингээд дүүрэн байж байгаа. Ялангуяа би амралтын өдөр очсон болохоор тийм болохоор урьдчилд ярьж агаад очих эсвэл очиод ширээ байхгүй байвал оцны дугаараа үлдээж болно юм лээ. Тэгээд хөнгүү ширээ суларчих юм бол эргээд ингээд холбогдчихдог. Тэгж болно. Тийм болохоор бас бүх талаараа бол орчин бүгдээ гоёсэн. Ялангуяа яг хос модтой тэр хэсэг нь үнэхээр гоёсэн. Тэгээд цаашаа бол ингээд 4-5 суух хэсэгтэй орчин нь бол таалагдсан. Тэгээд энэ газрын бас нэг онцлог зүйл нь хэм орчноос гадна маш их жоохон зүгээр ингээд кофе уухаас өөр хийж болох активитинууд ихтэй хэм. Canvas зураг зурж болно. Ялангуяа хосороо найзуудтайгаа явж байгаа л би дараа очихдоо очихдоо найзлуудтайгаа явах гэж бодож байна. Ганцаараа очиж болно. Гэхдээ яг би бол ганцаараа очиод одоо хичээл хийх ч юм уу ном уншиж байгаа хүмүүст тохиромжгүй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр дуу нэлийн чангатай. Тэгээд бас ширээнүүд нь ингээд ойрхон болохоор бусад хүмүүсийн ярьж байгаа зүйл ч юм уу гэж сонсогдох боломжтой. Тийм болохоор тийм зорилготой очиж байгаа бол ер нь тохиромжгүй гэж хэлнэ. Гэхдээ өөрөөр одоо зүгээр дейт хийх гэж байгаа эсвэл найзуудтайгаа уулзах гэж байгаа тийм үед бол илүү зохимжтой. Яагаад гэхээр гоё орчинтай, гоё уух юмтай, гоё десерттэй тэгээд зураг авах орчин нь айгүй гоё. Би ганцаараа утсан болохоор гоё зураг авах чадаагүй. Тэгээд тэр бүрүүлсэн canvas-ийг ингээ багцдаг юм лээ. Хосуудын багц ч юм уу, найзуудын багц гээд тэрийг нь аваад ингээд зурж болдог. Тэр дотор нуух юм багцсан байдаг ч юм уу тийм зүйлүүд бид юм лээ. Тэгээд бас хин нэгэнд захиа бичээд тэр шууданда төлбөр нь хийдэглаа. 4,000-5,000 тэр орлсон баха. Шууданд хийгээд дараа нь нөгөө нэг хүмүүс нь захиануудаа цуглуулж агаад 14 хоногт нэг удаа ч юм уу эцэнд нь хөрөж өгд юм лээ. Өөрөөс хөрөх юм нь хөрөх номын бэлэнтэй. Бас нөгөө миний харуулсан сэтгэлдлийг бичиж үлдээдэг хэсэгтэй. Тэрнээс өөр байсан хүмүүсийн сэтгэлдлийг уншаад гоёсэн. Тэгээд та нар ч гэсэн төчл үзээрэй. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараад саб хийгээрэй. Тэгээд бас ийшээ орж үзээрэй. Эсвэл орж үзсэн тэгээд таалагдсан газраа санал болгоод намайг орж үзээсэй гэж хүсэж байгаа бол хаана гэдгийг нь доор бичээрэй. Баяртай.